Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг зүлэн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попод. Ядарч халаа. Жахан дуг хийгээдхий. Тэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч болдгоо мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүрээ. Төрсөн өдрийн хүрээ хайх макароно. Төрсөн өдрийн хүрээ. Тийм ээ хэлхэ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Хөөх! Хөөй! Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотод танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нахаар би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Тэр. Яг энэ. Тэрийг. Ганцыг зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ячраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах байна. Хөгшин бас ууртай. Инээдтэй юм аа. Ноён талах гэж хин? Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юур босс. Таач намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Лаад яв. Чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хапмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ийж бүрдэл. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг зүлэн бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхийгээр орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхийгээ? Чи өөр нь зураг агуулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхий гэж мэдэхгүй.
Тэгвэл ороод үзээ. Явж дурсамжуулдэцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаана нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шүүгэн дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үсттэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагтаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрэ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрэ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарз бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макаро, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайччваа. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найзтай хадгалах илэрхийлмээр. Хөгжүүлдэж шинэ хадгалын явдалтай очих цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэн. Мөнгө авна гэж саналдаггүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Таслбар чи сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Мөхөөлдөс цугцсан нь. Манай амт чармангууд 100% органик, шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агш модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай харагдаж байна? Харин хоолой дээр. Би шарвин идмээр байна. Дараа чи шарвинг надад өгнө гэсэн штэ. Өнөө оройн цэсэнд хөлдөөсөн хар хайган загас хөлдөөсөн жимээс. Дахиад л дандаа л хөлдөөсөн хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөлдөс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгс нийлэдчи. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж байна. Одоо суугаад. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд угарчлаа. Зүгээр дээ цэцгэх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Ахаа түлхэлээ.
Мөхөлдөс яаж бүлээн идэж болдг юм. Хөлдөөгчнөөс гаргал юм бол шууд л хайлчхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр гадагшаа гарч шарван бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах минь. Зүгээр явуулж гаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөс хоол идэхгүй. Бүх амттай хоолыг одоод бүгдийг идэн дээ. Попкорн аваарэ. Амттай сайхан попкорн шүү. Ахны дивааж юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлтөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо. Би юу болоод байна? Гэхдээ дараа чи шарвинг надад өгнө гэсэн. Оюун талх агаарж уулагч авахын оронд ягаад энэ сэнсийг ав гэсэн юм бол? Уг нь сэрхэн гоё юм аа. Энд юу бас юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үс чин рүү аваач. Альвэ жаала тийм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би чигнэсэн талах болох нэ. Эрхмээ зүгээр агаарж уулагч асаа л та. Байц. Хогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахтал болно. Хөө, ямар сэрүүх юм бэ? Өмнөд туйлшгэл. Эрхмээ баларсан шүү. Би газраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгчөнд байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо тэр жугал биш ээ. Шоко хурдан агаарж уулагч асаагаараа хурдл. Тэгээд чи зүгээр ламттай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хөлдөөс хоол идэх ямар байдгийг та нар мэдэхгүй штэ. Сүү, яах гэж нааш нь авчирч байгаа юм бэ? Хайлуулахгүй гарах байхгүй гэж үдээ. Та чадахгүй нь өөр хийж чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж чадаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Явлаа. Тэгвэл хэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаа л үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөлдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастар сүмс энд юу хийж яваа юм? Бяцхан мөхөлдөс байгаамаа. Гоё амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсанд хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ялгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөлдөг хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд. Сүү, үгэнд нь итгэхэд байгаа мó. Чипс хэзэнээс хөлдөөгчтэй хувцас хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантай ч гэсэн ихэнх чипснүүд юмыг бодлуулж орхидог. Юу? Би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Я. Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүгий болов? Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Балчгалаа. Хэн мундаг чипс юм шиг бай. Харж бай. Энэ хувцас 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэр хүүтэн юм байна. Яг хөлдөөгчөг. Мөхөлцөө өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохой болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн хувцас. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадахгүй ирхмээ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан
өмсөж үзмээр хамгийн мундаг ирхмээ. Яг таарч байна. Бас өнгөнч гоё юм. Яг хөдөөгчд байгаа юм шиг. Би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Юу? Би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж харгаа идэх үү? Ягаад нөгөө Red Tube-ээр гарсан? Эхлээд нэг тийш очмоор байна. Ингээд хонцоо шармгийн газар ирчихсэн байна гэж үү? Дараа чи ширмэг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна. Ажгүй юм байна. Ноён талхны төрсөн өдөр. Дүрүү дүрүү. Шоко, маргааш чухал өдөр юм уу? Үгүй, зүгээр л ноён талхны төрсөн өдөр шиг юм болно. Юу, би төрсөн өдөр нөө. Тийм ээ, жил болгон ухаан лидер төрсөн өдрөө тухайлж өгдөг юм. Яагаад надад хэлээгүй юм бэ? Энд ч нэг чухал штэ. Яагаад чухал вүлээ? Бодоод үзэлдэ. Ноён талх гэр бүлгүй, найз нөхөдгүй дандаа ажилдаг. Тийм болохоор нэм гаргийг гав ганцаараа өнгөрүүлэн штэ. Ямар төрсөн өдөр гэж тийм байдгийг. Хоёулаа төрсөн өдрийг хамт тэмдэглэе. Гэрт нь очиё гэж үү? Би хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг өгнө. За тэгэхээр хамгийн шилдэг төрсөн өдөр ажиллагаа. За, авсан. Шүдэнц авсан. Тэнгэр минь мэл гайхна бах та. Миний төрсөн өдөртөө зориулж авсан чокопай яста амттай. Зүгээрээ ноён талханд бүр их таалагдана. Гэхдээ бэлэг болгож юу өгөх вэ? Чи миний дуртай Red Donut хамгаалагч дараалал зогсож байж авсан юмсан. Цөөхөн тоогоор гарсан штэ. Хөвгөлтэй байсан шүү Red. Ноён талх чамаа гоё гэртэй болгоно. За явхад бэлэг хамгийн сайхан төрсөн өдөр болно. Айшингийн дугаар 221. Ойрхон байх ёстой доо. Тэр байна. Энд амьдардаг юм уу? Энэ байшин ийм нохоо байшинд амьдардаг гэж үү дээ. Өчний газраас олсон мөнгөөрөө бидэн цайлаа өгдөг болохоор аргагүй штэ. Бид хэрэггүй амьтад юм да. Тийм биш ээ. Ой, жаахан чимээгүй байл та нар. Унтаж амрах гээд байхад чинь. Өршөөгөөрэ. Ноён талх энд амьдардаг уу? Гин гинэ. Үс чинь Би таньдаг юм шиг харагдаад байна уу? Намайг тайван орхи. би ойлгосонгүй. Сүү, энэ овооход дугаар алга. Хоёулаа 221-ийг хайж байгаа. Тэнд байна. Тэр авраг байшин уу? Тийм ээ, ноён талхыг ядруухан амьдардаг гэж битгий санаа зов. Их сайхан амьдарч байгаа. Тэгвэл болж те. Би баяртай байна. Гэхдээ л эрэх найз нөхөд гэр бүл байхгүй бол том гэртэй байгаад яах юм бэ? Хөөрхөн амьтаг төрсөн өдрөөрөө ганцаардаж байгаа да. Үнэхээр өөрөвдөлтэй юм а. Битгий санаа зов. Сүү тантай найзлахаар очиж байна. Энэ жил хэдүүлээ хоцорцоог байгаа. Өнгөрсөн жил 5 гэдэл хаалгаа барьсан гэсэн. Энэ бэлгийг өгнө гэхээр догдлоод байна. Юу болоод байна? Эднэр бүгд ноён талхны ачаар амьдралаа өөрчилж чадсан үйлчлүүлэгчд нь. Харал да. Энд хонсон юм шиг байна. Ноён талханд бэлэг өгөхийн тулд энд хонсон гэж үү? Сүү, дараалал зогсъё. Өгөө үл орч чадахгүй шүү. Дараалал өнгөрсөн жилийнхээс бага байж магадгүй. Хөөе, энэ жил чи юу авсан? Гоё бэлэг бах. Өнгөрсөн жилийнхээс гоё бэлэг. Шоко, та бэлэг авсан уу?
Үгүй, зөндөө бэлэг авдаг болохоор анзаардаггүй. За. За, бэлгээ өгчихсэн юм чинь явцгаах уу? Юу? Үгүй. Төрсөн өдрийн бэлэн дарихлагаа үлээхгүй юм бол ийм олон бэлэг авсны хэрэг юу байна? Би амттай бэлүү авчирсан. Энэ хардаа. Талхны мухлаг хотын эрхэмсэг хатан тусгай хоол явууллаа. Үсийн засчигдаг болохоор хатан ноён талхны төрсөн өдрийг ерөөсөн мартадаггүй. Таалагддаг л байгаа да. Би хоол их болдог гэж сонссон. Сүү, чи сайн байлаа. Явцгаая. Үгүй. Би үлдэх ёстой. Ганцаардвал яах юм бэ? Баярын өдөр нь хамтдаа байцгаая. Би авчлаа ноён талхаа. Тийм ээ. Ой. Ганц зүсмэл гоё. Сүү, ноён талх ганцаараа байж чаддаг. Ганцаардлаар манай хотын хамгийн дээд амжилтыг эвдсэн. Тиймээс төрсөн өдөрт нь санаа зовхоо бойл заа юу. Таны зөвөө ойлголоо. Ноён талханд би бас миний бэлүү хэрэггүй. Та хоёр юу болов? Зүгээр л нөгөө Сүү, төрсөн өдрийг ч онцгой тэмдэглэж өгөхийг хүссэн юм. Их сайхан сэтгэлтэй юм а. Гэхдээ тэг хүнхээр шаардлагагүй дээ. Зүтгэл гаргасан чинь сайн байна. Гарах замаараа хоол аваад яваарай. Харав уу? Дараа ноён талханд санаа зовох хэрэггүй. Өлсчлөө. Энэ жил хатны юу явуулсныг харъя да. Хавч тахя. Ойдогтой юм алга. Миний багтаа иддэг байсан чокопай. Миний л хоол гэдэг юм. Энэ жил ямар бэлэг авснаа харнаа. Би ямар цаг зүгэж? Энэ надад байгаа. Миний хэв маяг биш. Энэ байгаа. Бүгд байдаг л юмнууд. Энэ хайрцаг гайгүй харагдаж байна. Юу? Үгүй байлгүй дээ. Редонод хамгаалагч тусгай загвар уу? Олддоггүй ховор ичүү дээ. Өнгөөр ийм юм худалдаж авч чадахгүй. Энэ надад ийм сайхан бэлэг өгсөн юм бол хамгийн сайхан төрсөн өдөр. Шидэд данх. Таваа гаригвол 7 хоногийн хамгийн сайхан өдөр. Таваа гаригт буцаад ажилдаа явдаг. Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Яагаад хөдлөхгүй байна? Би чинь ийм сул дорой гэж юу? Би төслөө. Хардаа. Энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү? Ваа. Миний тэрэгнээс юу дуртайгаа авда. Хөөх, баярлалаа ноёнтой. Чихэр байна штэ. Энийг авч болох. Дороо тат. Наадах чи зарах ёстой. Харин оронд нь энийг ав. Баярлалаа эрхмээ. Аль дээрээс хойш танхтай болъё гэж бодоод байсан. Энэ толбыг авчихъя. Яа! Аха! И шидэд данхны бэрд байна. Энэ данхны эзэн нь Энэ түүхийг санджглаа. Би 3 хүслээ хэлнэ, тийм ээ? гурван хүслээ юу яриад байгаа бэ жаалаа. Дижитал ертөнцид 3 гэдэг чинь хэтэрхий баг. Чи 300 хүслээ хэлж болно. Хөөх, гайхалтай юм аа. Би үргэлж танаа цагдаагийн тоглоомыг авахыг хүсдэг байсан. Чиний хүсэл миний тушаал. Хинжин огторгүй хүчний улаан хөрөө хөвгтөд танаа цагдаагийн зөөгөн гарсан загвар байна штэ. Баярлалаа танхны бэрдэ. Сая удаа баярлалаа. 300 удаа баярлалаа гэж зүүн жаалаа. Би танхантаа орж видео тоглоом намайг дуудаарай.
Надад одоо 299 хүсэл үлдлээ. Юу хүсдэг юм бэлээ вэ? Миний дотроо гар нь гоогорчихлаа штэ. Санаа битгий зовжоолаа. Би туслая. Яа! Данхны бэрдэ дотрооны гарыг цасаад өг. Тасварын багаж. Дотрооны гар засагчихлаа штэ. Та хамгийн мундаг доо хамгаалагчаад уурагшаа. Хүслээ хэлж бусдад туслах сайхан байна шүү. Одоо 298 хүсэл хэлэх үлдлээ. Талхны Монголог хотын бүх нарийн баавны мөрөөдлөг биелүүлнэ. Оо, дэмэгэж. Ахад нэг ч авах чадахгүй юм шиг байна. Баки. Тэнгэр мэгэж цагаалгаан тэрэг одоо өгөр яах вэ? Ямар хүйтэй юм бэ? Намайг цамуулагтай хийсэн чи болоосаа. Цамуулаггүй байх тийм муухай биш юм байна. Апарус, батарус. Энэ миний харч биш шүү дээ. Цэцгийх минь баттар харах ямар сайн юм бэ? Бусдад туслах нь энэ ороогийн хамгийн сайхан мэдрэмж. Явж ноён талах Шоко хоёрын мөрөөдлийг ч гэсэн биелүүлнэ. Ноён талхаа, Шоко, өглөөний мэнд найзуудаа. Ягд гонглчихсан юм бэ? Ямар нэг юм болоо юу ноён талхаа? Өнөөдөр битүү захиалгатай байгаа. Уг нь өдөрт миний үсчийн сургуулийн зээл дуусчихмаар юм аа. Хаваа явах ингийн тэзхэд гэдэг бол би үнэхээр амармаар байна. Бүгдээрээ гутарчихсан байна. Энэ урайсан царайнуудыг хэмээх болохгүй. Танхны бэрдэ талхны үсчний газар ингээд бол анхаарал тавиарай. Надад мөнгө харуул. Мөнгө. Оюутны зээлээ төлж дуусганаа. Юу? Хаваа явах тасалбар уу? Би явлаа хөвгөөдөө. Тэдний жаргалтай болгож чадаж байгаа байхаа. Бусдыг баярлуулвал би хамгийн жаргалтай болно. Өөр хүнд тусалдаг юм бэлээ. Бас ахиад цоо жонгоолгочиг эвдчихсэн үү? Сайн уу хоёроо? Юу хийгээд байна? Нөгөө юу? Манай бяслаг найз уута банкнд орчихсон юм. Гэтэл банк хааж Тийм ээ тий. Би дотгошоо оруулаад үгүй. Данхны бэрдэ тэдэнд хаалгыг онгойлгож туслаарай. Тэсам онгоогоо. Яаж онгоолгочих вэ? Баяртай найзуудаа. Баазара. Сейфний хаалгыг бас онгоолгоод өгч чадах уу? Тэгэлгүй яах вэ? Би сайн залуус тусалсандаа баяртай байна. Би компани соёл үнэхээр дургу. Би насаараа бүхээгч суух хэрэггүй. Бүхэг хамгийн муухай. Чи санаа зовоо. Надад даатгач. Юу яасан гинэ? Ой бирдэ үнэт таасыг 500-аар буулгач. Нэг өдрийн ажлыг амжуулчихлаа. Хөө яасан бэ? Сургууль хамгийн муухай. Өдргийн гэрээнд даалгавар өгөөд байна. Санаа битгий завж авлаа. Зүгээр юу хүсэж байгаагаа энэ даганд хэлчих. Энд бэрд амьдэрдэг юм уу? Тэгвэл тэнгэрээс хар гаргийнхан бууж ирээд манай сургуулийг өөрмөг болтон нураагаас. Юу? Ямар муухай хүсэл вэ? Хар гаргийнхан ирээд Оо тийм ээ. Одоо та бодохгүй дээ. Агдамын газар руу явлаа. Яах вэ? машина зогсоогоод бууж өг. Ороо ихтэй. Цаасны үн унсан болохоор одоо цалин авахгүй. Банк байшиг минь авна. Миний толгой цагдаад байна. Ноён талгаачлаа хийхгүй байгаа юм чинь аргагүй штэ. Тэнгэр минь гэж юусаа ийм болоогүй байсан ч болоосаа. Үгүй. Шокогийн онгоц байна штэ. Үгүй.
Шоко, би юу хийчихвэ? Битгий сандар. Зөв хүсэл хэлэхтэл болно шүү дээ сүүн жаалм. Гэтэ данхны бэрдэ миний хүслээс болоод талхны мухлагод гамшигын бус болчихлоо. Шидэд данхыг авахаас өмнө тэр үе рүүгээ буцаад явмаар байна. Цаг хугацааг ухраагаад Юу? Яаж ингэвэ? энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү байц? Аа миний тэрэгнээс юу дуртайгаа ав. Энэ гэлодсон данхыг авмаар байна уу? Үгүй. Түгээрээ аль хэдийн нэгийг авчихсан. Би ажлаасаа хоцрох нь ахын баярлаа ноётой. Тусалсан дахин баярлалаа бяцхан хүү минь. Балрах шахлаа шүү. Дахиад данхны цаг хугацаанд орох шахлаа. Ноён талхаа, Шоко, өглөөний минь найзуудаа. Би оюутны зээлээ төлж чаддаг ч болоосоо. Хаваа явахад хэр хямд вэ? Ноён талхаа, Борчгор байцааны их сургуулийг төгсөндөө баярлаж яваарай. Сурсан мэдснээ өдөр болгоо ашиглаж байгаа штэ. Юу? Шоко, та арал руу дааж нэгэд аз жаргалыг олохгүй. Аз жаргалыг хорон бүрээс мэдэрч сурах хэрэгтэй. Байзаараа юу? Зайцгаа, битгий ихэд найзаа, санахыг хичээ найзаа. Гидээс цаддаг, харин сэтгэл цаддаггүй гэдэг шүү дээ. Өдөр бүрийг сүүлийн хэм шиг өнгөрүүлье. Бүгдээрээ аз жаргалтай, эрүүл байгаадаа талархъя. Ажилдаа орцгоё. 5 гариг 7 хоногийн хамгийн сайхан өдөр. 5 гариг буцаад ажилдаа явдаг. Сүү гашилчихсан юм байх. Тийм ээ. Суугаас хаачин л та. Гэхдээ өнөөдөр бүр галзууг юм уучсан болол та. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талхаа баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гэд ядарсан уу? Зүгээрээ. Ой, наашаа хүрээд ир. Чадгийн бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаагаа тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талхаа та зүгээр үү? Уучлаарай. Би 4 хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тийм нөөцөөгөө хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. ойлоо штэ. Хонгор минь чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сар мөчний өгзөг уулаа. Тийм ээ. Улаан зүйлвэл бүтээгдэхүүн. Хөөе. Дуугүй байгаа чи. Дуул чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи? Үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завааруулж л мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да. Хөөе, маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болоо вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай билуудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тийм ээ, баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг. Бирлээ.
Бүгд хурдан иржээ. Магда. Хүү минь юу цэцэг вэ? Юу чишээ. Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь би ирлээ. Харта энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины манд бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэг юм бэлүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүү нэг ч байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаа дэрээ. Цэцгийн багтаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний юм булгаалаад байгаа юм бэ? Чамайг Хонгор минь төрсөн өдрийн мэд хүргэе. Хайрт минь чийл тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал усч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу? Өөрөө наатгаа авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүд гээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зовснооч мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төрөх хүлээгээрээ та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэд энэ дөрвөн хүүхдийн ээж хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд ид. Тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Өсөөд байна штэ. Байгаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Үс чинь бүр хэтэрхий болж өгчээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр бараг ялзарч байна. Үсээ янзлуулаад хэр удсан бэ? 5
5 жил бараг болсон байх. 5 жил. Ирээгүй уудсан болохоор таны амьдралын хамгийн гоё дасалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлыг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Та сая өрөөгөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваа штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж чи өдөр бүр цэвэрлдэг. Олон юм ярьлгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу сүгвэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хөөгтүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хөөгтүүд ээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хатээч. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ хэн бүгдийн цэвэрлж гисэн бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөөг би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болж? Нэр юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, биелэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хардаа. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээжи, хайртай шүү. Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Гоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас залхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцлалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мууг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлүүлээ. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андре Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөөх,
талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бам байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны үсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яах вэ? Овцлолт нь хитрхи хөлөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царамуута цахлан муухай юм. Юу гэнэ? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод үе ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингээ хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андре Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи Гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмсгөж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outure Couture шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тухгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ястай энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм а. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун үсэн бөмбөгвэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Үсч байхгүй гөлгөр хувцас. Ах модон 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта аль ч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Бангай танд их ууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдээ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Бангай их ууралж шиг болсон доо.
Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш үү? Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. И таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана вэ? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талха та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Яагаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм гоё ялгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартаа гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцас өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гэсэн Андре бан захиалга өгнө. Мэдлээ. Энэ талх үнэхээр гоё биетэй юм аа. Хадны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу? Эрхэм дээдс. Чимээгүй. Энийг аваад яв. Эрхэм дээдс. Өршөөж хайр. Өршөө. Фитнесийн мэрэгчлэлтэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжийг хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдахнэ. Одоо юм идье. Оо, шоколад байхад имчилгээ хэнт хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна уу? Баяр юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тосног чилээжтэй ноён талхаа.
Тэнэг нарийн боовнууд би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талах ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээцээ. Энэ царай муутай үгэн ноён талах юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Хотомшгүй олон амьдралыг За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээцээ болилдо. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд чоронтой очичхоор. Харин та нар энэ талхыг авчихсан хаашаа күртэндээ. Эрхэмдээцээ өршөө эрхэмдээцээ. Би гэмгүй штэ хүлээгэж ой. Оо, шинэ кава. Дарамд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Яа, ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босно нь чиний л буруу. Моо бялуу. Оо, яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвөө. Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй түл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй ба талах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. Сайхан юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж байлээ. Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна тэнэг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд чоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна.
Талха чи үнэхээр шилтгэн юм а. Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг торшдог байж. Хатан урт наслаг, ноён талх урт наслаг. Дараачийн уулзалтанд 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих.